За сайн байцгаана хүмүүс. За өнөөдөр ахын та нарт юу үзүүлэх вэ гэхээр цахилгаан станцад ТЭЦ 2, ТЭЦ 3-т нэг 2-оос 3 жил ажиллаж байгаа энэ генераторын тархийг удирддаг нэг юм төхөөрөмж байна. За энэ яадаг юм гэхээр генераторын ачаал ингээд ихсэж багасна шүү дээ. Тэр үед ингээд хүчлэл нь ихсэж багаснаа да тий. Тэр хүчлийг ингээд тогтмол байхын тулд энэ оротрын соронзыг ихсгэж багасгаж тогтмол барьж яадаг тийм төхөөрөмж. Тэр оротрын соронзыг ихсгэж багасгадаг гүйдэл маань одоо энэ метр дээр та нар харах болно. Хүчлийг бид нэр энэ төхөөрөмжийг ашиглаад буурч ингэдэг симуляц юм. За тэр туршилтыг одоо хийж үзүүлье. Хүчлийг буурууллаа. Энэ автоматар өслөө буцаад хүчлэл сэрлээ. За ийм л үйлдэлийг хийдэг. Хүчлэл унлаа энэ автоматар ихсдэг. Хүчлэл ихсэнгууд автоматар буурчдаг юм. Энэ оролт гаралт юм шүү дээ. За ингээл одоо гадаадаас ийм төхөөрөмж авахад лабораторийн төхөөрөмж ийм үзүүлнэ. Дотоод эд эрхтний одоо үзэх боломжгүй. Тэгэхээр би энэ Монголд бид нар өөрсдөө хийсэн болохоор та нарт энэ дотоод эд эрхтнүүдийн яаж ажилладаг зарчмыг одоо өнөөдөр үзүүлье. Зүгээр энэ маш энгийн үйлслүүд байдаг жишээ нь sinus p cosines p гэдэг одоо энэ дэр бодож болдог. За эхлээд sinus cosines p-г одоо гүйдэл хүчлийн хооронд үнцгийн зөрүүнүүдийг үзүүлье. За 0 градустай энд байна, 30 градус, 90 градус. За энэ 30 градус байна, 90 градус боллоо, 0 градус боллоо. Ингээ гүйдэл хүчлийн хооронд фазын зөрүү гарна шүү дээ. Тэнгүүд та нар тэрний өнцгөр нь sinus p cosines p-г бодвол одоо энэ тэрний доор акселератор харагдаж байна. За 0 градусад доотлолт нь синхрон cosines p тий бүгдээрээ нэгтэй тэнцүү бүгдээрээ нэг талдаа. Дээр нь sinus p. Яа тэгэхээр sinus p 0 градус 0 дээд доод талбай нь 0-тай тэнцвэрээ 0 болж байгаа. Тэрнээс энэ синусоид дүрс нь байхгүй болж байгаа юм биш, энэ бол байж лээ. За тэгвэл 90 градусд үзье. 90 градусд синус нь бүгдээр нэг дээдлэлтэй гарсан бааз. Тэгэхээр энэ синус нэгтэй тэнцүү гэдэг учир нь энэ байхгүй. Косинус 0 болж байгаа биш. Косинус нь болохоор нөгөө 0-ын зураасан дээр доор ингээд гарцсан. Дээд доод талбай тэнцүү болохоор 0 гэсэн үг. Тэрнээс биш 90 градус болонгууд косинус гэдэг юм алга болж байгаа юм биш. Дүрс нь ийм өөр болохоор тийм болж. Тэгэхээр та нар энийг синус 0 градус 0 гэдэг хүчээр чэйжлэх хэрэггүй. Энийг хараад ойлгол энд итгэх байхгүй. За ингээд sinus p cosines p-г ингээ харчлаа 30 градус харъя. Sinus 30 градус 2-1 гэдэг нь тэнд харагдаж байна. За cosinus 30 градус одоо язгуур доор 3-ыг хуваах нь 2 гэдэг шүү дээ. 0 цэг тэгэл 8 6 6 гэл тээ. Тэр нь одоо энэ 86% ингээ харагдаж байна. За ингээд гэх мэтлэн ингээд бүгдийг харж болно. За одоо бид нэр та нарт юу үзүүлэх вэ гэхээр модуляц гэж физикийн хичээл дээр заадаг шүү дээ. За аналог сигнал бидний энэ төхөөрөмжөөс ингээд хүчлэл буурлаа гэхэд нэг аналог сигнал гарах нь шүү дээ. За дээшлэх ч юм уу доошлох ч юм уу тэр нь хамаахгүй. Тэнгүү тэрийгээр та нар трестрийг удирдах гэхээр чинь трестер чи аналог сигналаар удирдах чадахгүй. Тэгш үнцэгт импульсээр удирдана. Тэр нь болохоор тэгш үнцэгт импульсийн толгойг нь та нар ингээд баян тоглож байгаа юм шиг ихсгэж багасгах байхгүй. Ойлгосноо. Тэр нь болохоор 3 фазын синусэд орлоо шүү дээ. Тэрний эхний үед дээр нь нэг трестер нээж хаах нь дараачийн үе дээр нэг трестер нээж хаах нь шүү дээ. Тэгээ хоёр трестерээр удирдах нь. За тэр сигналыг би та нарт энд харуулъя. За одоо энэ байна. Ихслээ, багаслаа. За ингээд трестер маань ингээд нэгдэж хаагдт юм те. Ийм сигналаар. Тэнгуү тэр сигнал маань энэ гүйдлийг ихсгэж багасаад байна. Тэгэхээр энэ гүйдлийг удирдах байгаа хүчлэл маань бас нэгдэж хаагдана шүү дээ. За тэр хүчлэл яаж нэгдэж хаагдаа одоо энд үзүүлье. Ингээ нэгдлээ хаагдлаа. Энэ маш алгуур удирдах хэрэгтэй. За огцсон биш. Тэгээ маш алгуур эргүүлж үзүүлье. Энэ хараа. За ингээ буурлаа. За тэгээ модуляцийг одоо энд үзүүлье. Тэгэхин тулд энэ пробыг энийгээр солих хэрэгтэй. За энэ модуляц харагдаж байна. Одоо энэ аналог сигналыг доошлуулъя. Тэнгууд пульс ингээд өргөн болж шүү дээ. За буцаагаад багасгая. За энийг модуляц хийх гэдэг. Ер нь гадаад үг хэрэггүй. Зүгээр ийм одоо аналог сигналыг хувиргаад тэгш үнцэгт одоо хувиргаж чинь гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл бид нар тийм тэгш үнцэгт импульс хэрэгтэй болохоор хувиргаж байгаа. Тэгэхээр ямар нэг сигналыг ямар ч хэлбэрт хувиргаж болно. Яагаад гэвэл тийм шаардлага байгаа байхгүй. Жишээ нь энэ трестрийг өдөрдөв юм байна. Бас 100 м 200 м-д энэ аналог сигналыг дамжуулбал тэр чинь байхгүй болчих шүү дээ. Замдаа нэг ядраад нэг чадлын үсэд байхгүй болчих. Хүчлэл чинь ингээд байхгүй. Тэгэхээр тэрийг тэгш үнцэгт импульс болоод явуулах юм бол тэр чинь алс хол явж чадна.
Энийг тэл механик гэдэг байхгүй. Модуляц хийж явуулаад тэнд нь дэм модуляц болгоод авахд за 100 м кабель байлаа гэхэд энд байгаа аналог сигнал, энд байгаа аналог сигнал хоёр адилхан байхгүй. Гээл адилхан дээш доош хөдөлчихдөг. Тэгэхээр энэ аналог сигналыг энд явуулах арга нь тэгшүнцэгт импульс болгож явуулдаг байхгүй. Тэгэхээр энд хувиргах чинь дараа нь энд буцаагаад хувиргаад авч чинь. Хувиргаад өөр юмд оруулах модуляц гэдэг. Хувиргаад өөрийнх нь сигналыг гаргаж авахаа демодуляц гэдэг байхгүй. Тэгээ тэрийг та нар одоо энд бодитоор ингээ хардаа. Тэ? Ийм байд юм байна гэл тэ. Тэгээ ингээ самбар дээр ингээ зураад л яах чи ойлгоход хэцүү шүү дээ. Энийг хараад амархан ойлгож болж. За одоо энэ төхөөрөмж маань яг одоо ингээ 173 вольтыг ингээ хянахад хэцүү байхгүй. Би албаар 169 170 вольтээр хянаж байгаа байхгүй. За яагаад гэдэг хэлэх юм бэ нөө? Яагаад тэгэхээр энд нэг тогтворжилтын зоон гэж байдаг. Тэрийг болохоор коэффициент возврат гэдэг орсоор англичууд hysteresis гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр зүгээр хар үгээр хэлэхэд одоо та нар ингээд том болоод ингээд 18 28 хүрээд хүнтэй суухад за нэг хүнтэй нэг 2 жил найзалж байгаа суулаа гэхэд тэр хүнийхэн тэр чинь том шийдвэр гаргаж штэ. Нэг суусан бол чи салж болохгүй тийм үү. Тэгэхээр суудсан хойно тэр хүний за нэг 5 юм уу 10 дутагдлыг төвчин өнгөрүүлэх ёстой тийм үү. Тэр төвчээрийн зоон чинь бас бүр хитрээд байвал хэцүү шүү дээ тий. Тэр төвчээрийн зооныг л 5%, зарим дээр нь 2% гэдэг байхгүй. Одоо гүйдлийн ирлэн дээр 2%, хүчлийн ирлэн дээр 5%. Тэгэхээр энэ 5% алдааг яаж нөхөхтэй арга байна л да. Энэ 5% алдаа хүчлийн уналт юунаас болж гарах вэ гэхээр генераторын ачаал ихсэн шүү дээ. Тэр ачааллуудыг актив чадал ихсэлтээр мэдрээд энэ актив чадлыг бид нэр энд харж штэ. Та нар юу гэлээ? Доотлих нь косинус гэсэн штэ. Гүйдэл хүчлийн үржирийг косинусоор үржүүлэхээр актив чадал гарна. Та нарын түрүүн нөгөө сонгосон косинус гэдэг чинь актив чадал байхгүй. Энэ чадлын сигналыг аваад би энэ өдөөлтийг нэм гэдэг сигнал болгож ашигласан байхгүй. Тэрийг одоо би та нарт үзүүлье. За одоо энэ ингээ байж байна. Тэгэхээр би энэ дээр гүйдлийг нэмье. Тэгээ гүйдлийг нэмэхээр энэ ингээд өдөөлт нь ингээд автоматар ихсэж байна. За ийм аргаар бидний асуудлыг шийдэж байна. За ингээд та нар эндээс юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол генераторын хүчлийг барьдсан байна. Тэг хүчлийг ингээ барина гэхээр бас энэ хүчлийг барихад заавал нэг алдаа байхгүй болдгүй юм байна те. Ингээл нэг аксан тавьж байгаа юм шиг тархаал ингээл буудаад тахна шүү дээ. Тэгэхээр нэг тайвшруулах 5% алдаатай байх нь те. Тэр алдааг нөхөхийн тулд актив гүйдлийг ашиглаад нөхдөг юм байна. Тийм наривчлалтай болгох юм байна. Ойлгомжтой тий. Тэгээд та нар ирээдүйдээ яах вэ гэхээр энийг ингээ хийхэд энэ бордууд бол нэг $4 хэвлүүлж чинь заяа. Англи Америкт энийг хэвлдэг үйлдвэр байхгүй. Бүгд энтхийг хятад байна. Тэгээд энэ хар силиконууд болохоор юу гэж байгаа 11 цент байхгүй юу? $1 хүрэх материал байхгүй. Тэгээд $100-аар та нар энийг хийхэд тэр бом 200 саяар авдаг юмыг та нар $100-аар хийх байхгүй. Тэгэхээр энэ ганц эрчим хүч. Та нар бүх салбарт ийм зүйл хийгээд тэгэхээр та нар одоо Азийн олимпиадын физикийн авраг болсон тооны авраг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр та нар яах вэ гэхээр ирээдүйдээ та нар инженер болоод баялаг бүтээгээд Англи Америкт IT-ийн инженерээр ажиллаад тэгээд тэнд гол нь мөнгө олохоос гадна мэдлэгтэй болж ирээд тэг мэдлэгээ энд ирээд үйлдвэрлэх юм бол бид нар та нар бодлоо тэр бом 200 саяар авдаг юмыг та нар 1 сая төгрөгөөр хийх нэ шүү дээ. Тэгээд та нарч баяж нь улс орон шинж баяж нь тэр хоёрын зөрүү нь монголчуудын ашиг байхгүй. Ингэж бид нэр улс орноо хөгжүүлнэ. Тэгэхгүй та нар ингээд инженер болохгүй нэг хуульч юм уу эдийн засгч болоод те чи баялаг бүтээгч биш байхгүй. Баялаг бүтээгч болж та нар Монголоо аврах, өөрсдөө баяжих энэ хоёр юм чи нэг одоо завин дээр сууж байгаа байхгүй. За тэгээд та нарт амжилт хүсье. Инвестор гэдэг энэ одоо ярих чинь тэгэхээр нэрнээс нэг хайх хэрэггүй заяа. Зүгээр л одоо батаренд чи юм тогтмол хүчлээд нь штэ. Хувьсах гэдэг бол нэг 0.6-ыг дээш доош нэгээд огтлол байдаг те. Тэгээ ийм тогтмол ийм тижээлийг л та нар софтверийн аргаар ийм синусоид болох байхгүй. 3 фазын. Тэгээ 3 синусоид гарна. За тэгэхээр энийг би та нарт үзүүлээ л да 3 синусоид байна уугүй та нар шалгаараа. За энэ шар нааталтай байгааз 120 градусаар зөрчсөн байгааз. За тэгвэл нөгөөх нь нөгөө талдаа байх хэрэгтэй байна уу? Байгаад тий. Тэгэхээр 3 фаз гэдэг нь одоо батлагдаж байна тийм үү? Тэгэхээр энийг би яах вэ гэхээр энэ
юугийн далаацын нэгс гэж багсгаж үзүүлээ. Тэгээ юм ямар нэгэн удирдлагатай байх нь тий. За ингээд далаацын нэгс гэж багсгах юм байна. За давтамжийн нэгс гэж багсгах юм байна. Ихсэж багсч болж байгааз. За зүйтэй. За ингээд тэгэхээр энэ төхөөрөмж маань ингээд өөрсдөө хийхэд одоо энэ ер нь бол ийм special chip гэдэг байхгүй. Ингээл өчнөө үнэтэй программатор ашиглаад ингээл чинь 10-20 мянган доллар болно зэ. Тэгэхээр тэр болохоор нэг surface mount тэгэхээр миллиметрийн 3-4 зарим 6 хавц юм болохоор би гагнж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ болохоор 154 мм-ийн зайтай ийм стандарт true hole гэдэг. True hole нөгөөх нь surface mount гэхээр наан. Энэ true hole гэхээр 1.154 мм болохоор би энийг гагнж нааж болно. Тэгээ энэ стандарт чип байхгүй. Яг энэ стандарт чип дээр Erdi-ийн 3 таймер ашиглаж хийсэн үйлдвэрлэлийн системтэй. Real time operating system байгаа. Хоёр real time operating system гэдэг. Нэг нь preemptive, нөгөөх нь cooperative. Preemptive гэхээр холбооны салбарт ашигладаг байхгүй. Cooperative гэхээр энэ мотор контрол тиймэрхүү аппликейшнд ашиглана. Тийм өөр хурдтай болохоор өөр хурдтай таскуудыг л параллел зэрэг ажиллаулдаг л ухааныг нэг одоо real macro processor-ыг одоо virtually айгүй олон болгож ажиллуулах боломжтой юмыг л cooperative үйлдвэрлэлийн систем гэж байна. Тэгэхээр ягаад cooperative гэж хэлж байгаа юм гэхээр өөрчлөлт мэдэгддэг байхгүй юу? Одоо шинэ LCD-г би 500 миллисекундэд нэм шидэхгүй болохгүй. Одоо 1 миллисекунд тутамд шидэд байл энэ дэлгэцэн дээр юу ч гарахгүй. Тэгэхээр энэ өөрчлөлт мэдэгдэж штэ. За энэ коноп энэ потенциометр эргүүлж штэ. Тэгэхээр энийг эргүүлж яхад энэ чинь хэдэн миллисекундэд ч юм уу те унших нь ойлгомжтой үстэй. За гүйдлүүчлэг уншихад арай хурцтай уншин те. Хичнээн одоо 50 Гц-ийн сигнал орж ирлээ. Тэр синусоидыг уншия заяа. Тэгвэл хэд вэ? Нэг үе нь хэд вэ? 20 миллисекунд те. 50 Гц-гээр нэгийг хуваахын тавьчихна 0.102 мянгаар хөвжүүлээ 20 миллисекунд. Тэгэхээр 20 миллисекундэд ингээд та нар хэдэн цаг аммаар байна? 100 цаг уншия гэх юм бол 20 миллисекундтэй 100 тува. Тэгвэл тэр чинь чиний нөгөө скан тайм болох байхгүй. Гэх мэтлээд чиний нөгөө өгдлөөсөө хамаараа чи тэр скан таймынхан хурдыг чи ингэж анх мэдэж болж байна да тий. Энэ ийм нөгөө анхны юм чи мэдэгдэж байгаа тэр скан таймуудын хурд нь мэдэгддэг ийм аппликейшнд болохоор cooperative real time operating system ашигладаг. Тэгээд за та нар 5 таск хэрэгтэй бол нацгны таск гээл таск 1 2 гэдэг таск юу ч нэрлэж болно. Одоо орчлон сургууль, маан багш одоо шинэ үе сургууль гэж нэрлээл хэдэн ч таск зарлаж болно. За эсвэл 21 дугаар сургууль ч юм уу те. Тэгээд тэрний keyboard нь чинь Монгол одоо миний үйлдвэрлэлийн системийг ашиглахаар үнэгүй байхгүй. Ойлгосноо. Чи нацгны таск гэдэг үгийг ашиглахаа хэдийг зарлаж болно. Тэгээд бид нэр параллел ажиллана. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн системийг та нар хийх шаардлагагүй. Энийг зүгээр сураал ашиглаад явчих байхгүй. Ер нь энэ үйлдвэрлэлийн систем нээлтүүдийг би л англид сурсан. Английн профессорудаас сураагүй. Дээд сургуульд ийм мэдлэг байхгүй. Яг English Electric 100 жилийн түүхтэйг IT-ийн компанид сурахад хийсэн хүмүүс нь еврей, итали, грек гаралтай хүмүүс байдаг. Англи хүмүүс ерөөсөө нээлт хийж үзээгүй. Ойлгосноо. Тийм аа. Тэгэхээр монголчууд хийх боломжтой. Яг гэвэл бид нар чинь грек хүмүүс шиг нөгөө генийн хувьд хөгшин хүмүүс байхгүй. Ойлгосноо. Мянган жилийн өмнө англи хэл байгаагүй. 2-3 мянган жилийн өмнө Европ гэж байгаагүй байхгүй. Тэгэл бид нар 100 мянган жилийн төр засны түүх биш. Тэгэхээр бидний ген арай илүү байхгүй. Бид нар одоо энэ team real time operating system байж ижил энэ ажиллах нь шүү дээ. Нөгөө талаас PID control system байж ажиллана. Тэгээд PID control system дээр та нар integral differential bod гэдэг үйлдэл шүү дээ. Тэрийг нэмэх хасах үйлдэлээр хийх бол энэ макро процессор ойлгохгүй шүү дээ. Та нар тэрийг сурах хэрэггүй. Тэрийг ахын тэнд 9 жил 3 газар ажиллахдаа сураад өөрөх нэр дээр болгоцсон байхгүй. Одоо тэн дээр хараа нацгны RL фильтр гээл оролт гаралт тайм константаа тавиал явчих. За ингээл оролт тайм констант гаралт энэ бол типичний одоо англид байсан функцүүдэлтэй. Тэрийг би оролтыг байхгүй болгоцсон байхгүй. 2 параметрт. Гаралтаа ямар нэгэн газар хадгалдаг. Тэгээд тэрийг яагаад тийм болгосон гэхээр би нэг common register ашигласан байхгүй. Хүн болгоно тэндээс оролтоо уншина. Хүн болгоно гэдэг нь функц болгоно тийм. Айгүй олон функц байгаа шүү дээ. Функц болгоно тийшээ тэндээс оролтоо аавна. Тэгээ гаралтаа тэнд хадгалчихна. Ойлгосноо. Тэгээ тэндээс уншина. Тэгэхээр хялбар болчих. Дээрэс нь
ямар нэгэн регистр зарлах хэрэггүй. Маш том буфер зарлаад тэгэл тэр буферийн индексүүдийг та нар ашиглаж явчих байхгүй. Жишээ нь 5 гэж тавьчих юм бол тэр буферийн 5 дугаар буферд та нарын гаралтыг хадгалах нь шүү дээ. Ингээд энэ бол маш хялбар болсон. Одоо Англид ашигладаг тэр софтверээс маш хялбар софтвер байхгүй. Тэгээд та нар энэ PID control system одоо Монголд үйлдвэрлэлийн систем Монгол энэ хоёрыг ашиглаад ямар нэг юм цахимт хөрөмж хийн. Тэрнээс биш тэр хоёр байхгүй бол хийх боломжгүй байхгүй. Ойлгосноо. Нөгөө нэг үйлдвэрлэлийн систем байна шүү дээ. Одоо энэ дэр ашигладаг. Preemptive. Тэр нь юу юм гэхээр холбооны салбарт ашигладаг байхгүй. Одоо сервер байна те. Хин хизээ над руу уцаар ярих нь би мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ нэг урьдчилж юм мэддэгдгүй юмыг team application-д ашигладаг үйлдвэрлэлийн системийг preemptive real time operating system гэдэг байхгүй. Энэ компьютерийн Windows, Mac бол зүгээр энэ cooperative нэг төрөл. Preemptive үйлдвэрлэлийн системийг бол та нар холбооны сервер ашиглах нь тийм. Хин хизээ та нар руу утсаар ярих нь мэддэгдэхгүй болохоор ийм үл мэддэгдэх биш шүү дээ. Scan time-ыг тодорхойлж өөрчлөн тодорхойлж чадахгүй болохоор preemptive гэдэг. Тэгэхээр тэрэн дээр холбооны сервер дээр ашиглан мэдээлэл ирлээ. Ингээд өгдөл орлоо те input buffer гэдэг нэг юм ашиглана. Тэр нь бас циркуляр болох нь те. Тэгээд тэрийг ингээд мессеж ирлээ sort out хийх хэрэгтэй. Энийг output pointer гэдэг байхгүй. Тэгэл нэг хоёр л pointer ингээд эргэлж яадаг тийм. Тэрэнд ашигладаг. За тэрийг би та нарт дараа цаа. Нөгөө IT-ийн компанид Америкт очиод та нар тестэнд ороход иймэрхүү юмнууд асуух байхгүй юу. Тэгээд C програмчлал, real time програмчлал, тэгээд саяны ийм real time operating system үү те. Тэгээ нэг ерөнхийдөө 40 гаруй асуултыг янз бүрийн хэлбэрээр асуудаг байхгүй. Тэрийг англи дээрээ монголдо сураад тэнд очиод та нар шууд интервьюд ороод ажилд орох боломжтой. Эсвэл ямар нэгэн хардвер хийгээд, софтвер хийгээд те. Тэгээд нөгөө багш нарын хийж чадахгүй юм групп прожект гэдэг юмар хүүхдүүд хийгээд тэгээд тийм хүүхдүүдийг интервью дуудана. Тэгээд интервью дуудаад тэд нэр таалагдах нэг арга нэг байл та нар одоо Tense Club-ны ерөнхийлөгч юм уу те. Эсвэл ямар нэгэн сошиал нэг юмны те клубуудын идэвхтэн ерөнхийлөгч нь байл бүр сайн байхгүй. Тэгэх юм бол багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэр нь таалагдана. Тэгээ волонтер хийсэн байх хэрэгтэй те. Одоо дээр үе нөгөө субботник байхгүй. Одоо настоящий большевик коммунист гэж байдیں۔ Тийм байвал бүр их таалагдсан заяа. Тэгээ дээрэс нь мэдлэгтэй те. Тэр мэдлэгээ эндээс аваад чинь дээрэс нь хүмүүжил, дээрэс нь eye contact. Хүний нүд рүү харж ярих бол та нарыг dodgy boy гэж бодох байхгүй. He's not honest те. Тэгэхээр хүний нүд рүү ингээ хараад байхыг eye contact сайтай бол айгүй зөв шудраг хүн байна гэж боддtiin байна. Англичууд хүний нүд рүү харахгүй ингээ буруу хараад яриад байгаа юм бол за энэ нэг юм ямар нэг юм самтын нуруу те энэ худлаа ярьж гин гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ бол tips шүү. За одоо энэ дээр эргэлзлээд оръё. За та нар одоо энийг харж байна уу? Энэ синус 3 фазын синусоидыг үйлдвэрлэж байгаа пульсүүд чи энэ 6 пульс гэдэг. Би та нарт нэг нэгээр нь харуулъя. За нэгдүгээр нь энэ. Энэ хоёр адилхан бааз. 1 та тоолороо. 2 3 4 5 6 ингээ өөр байгаа. Энэ пульсүүд өдөрдөж байна. За энэ пульсүүдийг бүгдээрээ давтамжийг өөрчлөөд үзье. Өөрчлөгдөж байгааз. За. Тэгээ барууны энэ давтамж хувиргуур байна манай сургуулиудад. Энэ доторх гиз дотор нь мэддэхгүй байхгүй. Ингэж үзэх боломж байхгүй. Би болж байгаа. Яг үл энэ чи би өөрөө хийсэн юм чинь та нарт аллын ч үзүүлж болно шүү дээ. За. За би за энэ юу? Энэ хараа. За энэ ингээд PWM-аар ингээ удирдах юм л да. Далаацыг нэгсгэж багсгаж байгааз. За тэгвэл бүгдээрээ энэ пульсээ ингээд яг доторхыг ингээд наривчлаад ингээд үзье л да. Энэ ямар юм бэ те? За юу болж ийн гэдэг үзье. За 20 макросекунд шүү нэг дөрүүлж байна. За тэрэнд ингээд та нар хаар өргөн нарийн болж байгааз. Тий. Ийм л юм болоод байгаа байхгүй процесс. Тэгэхээр энэ бол 20 макросекунд, энэ бол нэг дөрүүлж 5 миллисекунд. Тийм болохоор энд харагдахгүй байхгүй энэ интерапт авч ш тасалтаад байсан. Ямар нэг юм залгаал тий on off computation хийж штэ энэ харагдахгүй. Ойлгосноо. Ийм л юм байгаа даа. Тэгээ энийг бол та нар гадаадын лаборатори дээр бол энийг бид нэр харах боломжгүй. Тэгээ миний мөрөөдөл болохоор би Англид энийг анх харчаад тэгээд анх би 28 таад тэнд ажилд орж харсан. Та нар болохоор 18 таад энийг харж байгаа болохоор бас зарим талаар би та нарт атаарах гэж байгаа байхгүй. Яа тэгвэл та нар шиг байхдаа би зүүдлээч байхгүй. Ингээ онлоор ингээд хичээл заагаад ийм байдаг хэрэг хүн итгэхэд хэцүүтэй юм чи ойлгохгүй юм чи хэцүү. Тэгэхээр яг real time дээр ингээ харлаа.
Өнөөдөр синус би 0 градус яагаад байдаг та нар өнөөдөр итгэсэн үү? Урд нь бол чэйжлгээл багш ингэн гутал айгаал чэйжилдэг гэсэн бол одоо та нар итгэлтэй болоо шүү дээ. Яагаад гэвэл энэ дээд талбай нь тэнцүү байт юм байна тий. За тэгээд энэ дэр та нар шүү асуух зүйл юу вэ? Энд бас модуляц явагдаж байгаа. Саяны PWM чи аналог сигналыг л тийм болгож байгаа шүү дээ. Ямар нэг юм одоо эндээс би потенциометр ихсгэж багасгах чинь 3 вольтыг л ингээл 0 болгоод 3 вольт болгоод явуулж байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг энэ софтверийн аргаар модуляц болгоо гаргаж байгаа. Тэгээ энэ дэр бүх үйлдэлийг би софтверийн аргаар хийсэн байхгүй. Зүгээр $4 чип төр. Тэгээ энэ чипний программатор нь $30. Ингээд энэ чи айгүй хямд босч байгаа байхгүй. Эрдийн стандарт юм дээр ашиглаж хийсэн. Яг ийм софтверийн аргаар инверторын удирдлага хийсэн дэлхийн түүхэнд байхгүй. Тэгээ бэлэн чипнүүд байдаг байхгүй. Тэгээд айгүй үнэтэй. Тэгээ нэг surface mount нүдэнд харагдахгүй. Тэгээд тоног төхөөрөмж их орно. Программатор нь ихэд айгүй үнэтэй. Тэгэл тэр чи олон зуун ингээл сая доллар болоод явчих байхгүй. Айгүй үнэтэй болно. Тэр энэ бол би өрсөлдөх чадвартай. Энийг би ингээд $4 энэ чипийг аваад ингээд энийг хийхэд нэг $5-6 ингээл одоо зарж болж штэ. $10. Гэтэл ийм сигнал генераторыг манай диспетчерийн үндэсний төв $47,000 авсан байхгүй. Яг л зах зээлийн үн $60,000. Тэгэхээр энэ баялаг бүтээн гэдэг чинь бид нар ямиг авах биш байхгүй. Ямиг хийх. Тэр нь та нарын толгойд байгаа байхгүй. Яг л та нар олимпиадын одоо аваргууд ОК огшин шавнар чи улам орх огшин шавнар Азийн одоо олимпиадын медаль авсан шүү дээ. Тэ? Хэн авлаа? Та нар дунд байна уу? Нодлын урнаас. Тэгээ MIT-д 3 хүүхэд явсан тий. Тэрэн шиг та нар ингээд MIT-д явахдаа бас гол биш заяа. Тэнд очиод та нар ийм юм хийчих хэрэгтэй байхгүй явахаас өмнө. Ойлгосноо? Ийм юмаа Монголдо хийгээд тэнд очиод хичээлийн дагаад явахтай биш. Тэнд үзэх хичээлүүдээ энэ чинь бас үзчих хэрэгтэй байхгүй. Тэгэл тасарч гараад групп project гэдэг хичээл аваад бие даалтаар нь юм хийгээл багш нараас илүү үзүүлээл. Тэгэх юм бол та нарыг 3 жил байдэр бакалавр 2 дугаар курсээс чинь тэр Goldman Sachs гэж JP Morgan компаниуд та нарыг сонгоод авчихна. Тэгээ дадлага хийлгүүлээд тэг өөрийнхөө хүн болгоо авчих байхгүй. Ойлгосноо? Банкны софтверийн ажил бол дэлхийн зах зээл дээр асар их мөнгө олдог. Яг миний ийм эрэл одоо ийм хийдэг юм шүү дээ. Одоо аж үйлдвэрийн салбар нь зах зээл нь дууссан. Хэрэгцээ байхгүй, цалин байхгүй. Энэ бол баялаг бүтээдэг ч гэсэн тийм. Баялаг бүтээгдгүү тэр Zero Sum Game тийм Goldman Sachs мас том банкуд шүү дээ. Тэр нэг $12 триллион ингээд хөрөнгөний бирж дээр тоглолт хийгээд тэндээс л очно олон тэрбум доллар олдог байхгүй. Триллион доллароос шүү дээ. $1 триллион олох шишээтэй ч юм те. Тэгэхээр тэр Zero Sum Game хийдэг байхгүй энэ дэлхийн зах зээл дээр 12 триллионоор. Тэгэхээр 5 хүн хүзэр тоглоод чи одоо 500 болоход нөгөө дөрөв чинь хасах 500 болно. Нийлбэр 0. Баялаг бүтээдгүүрнэ ловер хийж бизнес олдог хөрөнгөний биржийн бизнес дээр. Тэр том банкуд чи яад юм хэр та нар 10 жил ажиллаад тэрбум доллартай болоод тэтгэвртэй гарна. Ойлгосноо? Тэр бол бүр дээд сургууль болцсон. Бакалаврын хүүхдэл аав дээд сургуульд мэдлэг байхгүй. Бид нар өөрсдөө институт биднэрт мэдлэг байгаа. Та нар юу ч мэдэхгүй байсан ч хамаагүй хүрээ дээр аавна гэдэг тийм компани. Гэхдээ та нарыг авд шалгах 3-4 шалгуурууд байна шүү дээ. Тэр нь болохоор энийг та нар хийцэн байх нь те ямар нэгэн хардвер, софтвер. Дээрээс нь та нар багаар ажиллах чадвартайгаа баталцсан. Очингуудаа нэг клубт нь ороод та яаж хийгээл тэр клубийн лидер болчих заяа. Ерөнхийлөгч заяа. Нөгөө талд нь болохоор волонтер хийдэг байх хэрэгтэй. Субэдник те. Одоо ингээл хагас үдсэнд очил хог цэвэрлээл тахир дутуу хүмүүсийн баас шиг зөөгөл те. Ийм 3 чадвар байхад та нар аавна. За. Дээрээс нэг eye contact те. Ингээл та нар team компанид ажилд ороод 5 жил болж жимийн суран заяа. Тэгээ нэг 5-10 жил болж жимийн сурчаад энд ирээ тэр зах зээлээ цоошин зах зээл гараад Монголыгаа юм хийгээл экспорт гаргаал те. Импортыг орлуулаад те. Одоо энд харж байна 10-20 цент цуглуулад 10-20 центийн $1 хүрэхгүй юмудаар материал аваад заяа. Тэгээ ингээ продакт бүтээгдэхүүн хийлээ шүү дээ. Тэгэхээр R&D хийн те хэдэн жил 4 жил. Одоо энийг би 4 жил хийсэн те. Тэгээд дараа нь ийм бүтээл болж шүү дээ. Тэгээ энэ маань нэгийг хийхэд би тэр бом төгрөг хэмжин шүү дээ. Ойлгосноо. Тэгээ энэ бизнес бол та нарын бизнес аахгүй. Тэрнээс ч та нар эдийн засагч, хуульч болоод яахан баялаг бүтээдгүүд эдгээр чинь баялагыг хуваарилдаг. Ер нь хүн амын нэг оюутнуудын 1% тийм байх хэрэгтэй байхгүй. Бусд нь 90 хэдэн хувийн баялаг бүтээгч байж ийм эдийн засагчийн сэргэн үстэй. Тэгэхээр та нарын ирээдүй бол та нар өөрсдөө баяжхаас гадна улс орнд чинь баяжих байхгүй. Ойлгосноо.
Та нар импортыг орлуулад экспорт хийгэлээ. Тэгэх юм бол экспорт импортын зөрүү одоо ийм баг шүү дээ. Ийм их импорт, ийм их экспорт байгаа шүү дээ. Ийм зөрүүтэй болно. Тэр үед яах вэ? 1000 төгрөгөөр 100 төгрөгөөр нэг талх авдаг болно заяа. Одоо 1000 байгаа шүү дээ. Тийм болно. Одоо яг энэ чигээр ингээд ийм зөрүүтэй яваад ах юм бол бид нөгөө бог тааны алтны нөөц дуустдаг шиг Монгол банкны нөөц дууссан, хасах нөөцтэй болцсон. Ирээдүйд өрөнд ороод яваад байна. Энэ зөрөөнөөс болоод. Тэгээд 100000 төгрөгөөр нэг талх авдаг болно. Тийм бол. Тэгэхээр та нарын энэ талгай чинь монголчуудыг тижээх талгай байхгүй. Ойлгосноо. Тэгэхээр та нар ямар нэгэн электроникийн инженер одоо софтвер, хардвер гэдэг инженерүүд шүү дээ, тий? Хоёулангийн хийдэг инженерийг юу хөө? Дөрөв билсэн ш. Юу гэлээ? Firmware инженер гэсэн шүү дээ. Одоо орсоор уншвал firmware инженер шүү дээ. Тэгээ firmware инженер хийнэ гэл. Тэгэл ингээл яваад баялгаа өгтэйгээл. За ямар ч инженер хийсэн яг Goldman Sachs-д орж тэр бом доллартай болныг гэл тэгэл тэнд ороод хийгсэн юм хийгээл явах байхгүй. За тэгээ та нарт амжилт хүсье. Тэгээд мэдлэгээ үйлдвэрлэж Монголоо баяжуулаарай. За амжилт хүсье. За ер нь миний энэ одоо энэ лабораторийн хичээлийн зорилго болохоор топ физикийн олимпиадад одоо физик математикийн олон улсын олимпиадад алтан медаль авсан, мөнгөн медаль авсан юм хүүхдүүд байгаа байхгүй юу? Одоо Мөнхийн улам орхих гэж багш байдаг шүү дээ. Тэр багшийн улам би ч гэсэн шавнаас Око багшийн шавнар ингээд байна. Маан багшийн шавнар байна. Нэгдүгээр сургуулийн хүүхдүүд ер нь маш олон хувийн сургуулийн тоон физикийн гүнзгийгийн хүүхдүүд ирж оролцсон. Тэгэд би энэ хүүхдүүдэд энэ хичээлийг заагаад яах юм гэхээр энэ хүүхдүүдийн анхаарлыг та нар инженер болж баялаг бүтээ. Тэр одоо оюуны потенциалаа инженер болох юм бол та нар Стив Жобс шиг баялаг бүтээгээд өөрсдөө баяжхаас гадна улс их орноо баяжуулах ийм боломжтой юм аа. Одоо 10-20 центээр материал цуглуулад тэр бум доллараар тэр бум төгрөгөөр авдаг ямиг $100 хийж болдгийг би үзүүллээ. Тэгээ хүүхдүүд бол сэтгэл өндөр ийм байна. Миний гол зорилго бол тийм аахгүй. Монголын оюуны одоо чадамж шүү дээ. Энэ хэдэн олимпиадад ордог энэ хүүхдүүд л байгаа аахгүй. Хүн амын одоо 0.1% л байгаа аахгүй. Энэ хүүхдүүд нь бол бидний аврал биднийг тижээдэг тийм л ажил хийдэг болно. Тэгээ энэ хүүхдүүдтэй бид нар бүх зах зээлээ өгөх хэрэгтэй. Инженерийн яамдууд байх хэрэггүй. Тэгээ энэ хүүхдүүдэд би одоо IT-ийн компанид инженер болох талд нь л тус төвхөн болгох зорилгоор энийгээд одоо 7 хоног үнгүй лавртаар заалаа штэ. Тэгээд станц руу явах төхөөрөмжөө төр саатуулаад ингээд 3 жил станцад ажилласан төхөөрөмжийн элэг дотор гиз бүтээгтүүнүүд нь одоо элгэн хаав вэ, зүрх нь хаав вэ гэд бүгдийн чагнж ингээд осциллографаар үзүүлээд энэ хүүхдүүдийн анхаарал, сонирхол, дур хүслийн энэ IT-ийн хардвер, софтвер зохион бүтээхийг чиглүүлж чадлаа. Тэгэхээр энэ хүүхдүүд маань IT-ийн инженер болоод энэ чиглэлээр ажиллаад тэр их мэдлэгээ инженер болгох юм бол Монгол улсыг ирээдүйд тижээх одоо тэр их асар их одоо оюуны хөрөнгө оруулалтыг бид нэр одоо зөв чиглэлд нь одоо чиглүүлж чадлаа. Энэ лабораторийн ач холбогдол нь ер нь бол энэ IT-ийн бизнес хийхэд ер нь хоёр л гар хэрэгтэй дээ. Нэг нь үйлдлийн систем, нэг нь PID control system. Энэ хоёулаа монгол хэлдээ одоо нацаг нэм таск гэж хэдэн ч таск зарлж болно. Энэ дээр одоо нацаг нэм RL фильтргээ хэдэн ч фильтр ашиглаж болно. Энэ хоёр маань үнэгүй. Тэгэхээр Samsung хүртэл энийг англиас худалдаж авсан шүү дээ. Тэгэхээр биднэрт энэ үнэгүй ороод ирлээ шүү. Тэгэхээр бид нэр Samsung-аас хурдан хүч боломж байгаа. Тэгэхээр энэ одоо хоёр гараагаа энэ хүүхдүүдэд өгөөл ингээл бид нэр бүх одоо салбарынхан технологи те бүх үйлдвэрүүдийг бид нэр өөрсдөө барайл ингээл явах юм бол Монгол улс зүгээр нэг хэдэн жилийн дараа 4-5 жилийн дараа 1000 төгрөгөөр 10 талх авдаг болох байхгүй. Өнөөдөр нэг талх авч байгаа шүү. Ингэж одоо бүх хүмүүсийг тижээх, бүх хүмүүсийг аврах одоо ажлын одоо эхлэл гэж ойлгож байна. За өнөөдөр багшийн хичээлийг үзснээр надад одоо инженер болох гарц үүд маш том нээлттэй байгааг ойлголоо. Тэгээд ирээдүйд ер нь баялаг бүтээж эх орондоо их том хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Миний хувьд болохоор би физик хичээл дээр илүү сонирхолтой, хоббитой. Тэгээд 7 дугаар ангиас эхлэн физик хичээлээр төлхөө хичээлж амжилт гаргаа, олимпиадад оролцож амжилт гаргаж явсан. Тэгээд өнөөдрийн нацаг нэм ахын хичээл сууснаар инженер болч одоо баялаг бүтээж
улс орондоо хэрэгтэй зүйл хийж одоо сая ярьснаар бол ийм чипүүдийг одоо $1 хүрэх материал авахгүй одоо 10 цент тэр борд нь $4 гэх мэтчлэн одоо 1 сая төгрөгөөр тэр бум 200 сая төгрөгийн зүйл хийж байна. Тэгээд энэ нь болохоор 1 сая төгрөгөөр тэр бум 200 сая төгрөгийн зүйл хийж байгаа гэдэг нь үлдсэн нь бидний ашиг гэсэн үг. Тийм болохоор энэ зүйлийг ашиглаад одоо бид нар өөрсдөө мэдлэгээ ашиглаа баялаг бүтээгээд нуурс орондоо хэрэгтэй зүйл хийхийг би мөрөдөж байна. Энэ лаборатори нь болохоор оюутнууд яг бодит туршилт хийх нөхцөлийг аягүй тийм бүрдүүлсэн лаборатори байгаа. Бид нар чинь одоо жишээлбэл оюутнууд багш нарын лекц орол те жишээ нь транзистор, тристер, диод гэж ийм байдгаа гэж зургаар харуулаад тийм ээ. Тэрийг яг ингээд бодит туршаад ингээд практик болгодог лаборатори ер нь бол баг ховор байдаг. Энэ лаборатори дээр бол жишээлбэл тристрийг одоо те импульс өгөөж нээж хааж болж जैन те тэрийг яг бодиттой туршиж जैन. Жишээл энэ төхөөрөмжийн хувьд болохоор бас транзисторыг нээж хаагаад далайцыг ингэж хэсгэж багсахаар нэгж хааж яг бодит туршилт хийж байгаа болохоор ашиг даваа тавтай лаборатори байгаа.